За ер нь энэ засгийг төлөөлж байгаа учраас бас засгаас ер нь асуулт асууж болох хэсгээ бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг нэгэнд байнгын орооны дарга ирэх олгосон учраас одоо асууя. Түүнээс шинж одоо асуулт асууснаас болж асуудалд ороод байгаа учраас. За энд нэг ийм юм байна штэ. Нийт шийдвэрийн биелэлтийн дундаж 53.9% гээд тий. За тэгэнгүүтээ энэ аргын хуудсан дээр биелэлтийг тайлагнаагүй шийдвэрүүдийг хэрэгжээгүй гэж тооцох юм бол нийт шийдвэрийн дундаж 2 дахин буурч байна. Өөрөөр хэлбэл огт тайлагнаагүй асар олон зүйл байна гэж үздсэн байна шүү дээ. Тэрийг нь хэрэгжээгүйгээ тооцох юм бол 25% таа байна гэж шүү дээ. Тэгэхээр энэ улсын хурлаас зөндөө ийм хууль, тогтоол гаргаад идэг. Тэгээ хэрэгжилт нь ерөөсө 25% таа байна гэдэг ч одоо яг юу гэсэн үг юм болоо. Энэ тэгээд дандаа засгийн газрын хэрэгжүүлэх ийм ажлууд уу эсвэл нөгөө бас улсын хурлын харьяа байгууллагуудын хэрэгжүүлэх ёстой ажлууд холилдоод явж байгаа юм болов уу? Тэгэхээр 25% байна гэдэг чи одоо бүр эпийн эп шүү дээ тий. Тэгэхээр энийг одоо юу гэж дүгнэх юм бэ? Энд чинь тэгээ засгийн газар чинь одоо хуулиараа үндсэн хуулиараа энэ хуулийн хэрэгжилтийг нь хангах институт. Танаа яам бол яг энэ хэрхэн хэрэгжсэнийг л зөвхөн үнэлгээ өгж байгаа байгууллага. Тэгэхээр яг хэрэгжүүлэх шатанда ямар алдаа гараад яагаад хэрэгжихгүй байсан бэ гэдгийг чинь яг сая Батэрдэн даргын хэлдэг шиг одоо асуусанчлан тэр ерөнхий сайд нь ч үгүй юм уу хэрэгжих газрын дарга л хариуцах хэрэгтэй байна л та. Яагаад хэрэгжээгүй? Яагаад 25% таа байгаа юм бэ? 100%-аас шүү. Гэдэг ийм асуулт асууж байна. Тэгээд энэ 25% дотор ганцхан засгийн ажил орж ийн үү? Эсвэл бас улсын хурлч гэсэн те бас өөрийнхөө харьяа байгууллагын ажил орж ийн үү гэдгийг асууя. За 6 номер. 6 номерын микрофон. Одоо сайд хариулъя. За улсын хурлын эрхэм гишүүн Жудгийн Баярмаагийн асуултанд хариулъя. Энэ өнөөдрийн оруулж байгаа тайлан бол юу гэхээр засгийн газар дахь хяналтын тухай хууль, за улсын хурлын хан шалгалтын тухай хуулийн дагуу засгийн газар руу өгсөн энэ байнгын орооны шийдвэр их хурлын тогтоол хуулийн тайлан. Үүнээс гадна юу гэхээр их хурлын харьяа байгууллагуудын тайлан бас орох ёстой. Тэгээд таны асууж байгаа 25.6% буюу 2 дахин буурж байна гэдэг дүгнэлтийг их хурлын хамгийн газар руу засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас засгаас гэсэн үг. Энэ тайлан ирүүлсэн дээр үнэлгээ хийгээд 25.6% 2 дахин буурж байна гэдэг дүгнэлтийг хийсэн байна. Тэгэхээр энэ тоог тамийн газраас ингэж дүгнсэн учраас яагаад ингэж багасгаж дүгнсэн бэ гэдэг дээр улсын хурлын тамийн газраас асуувал бас дүгнэлт тоо хийсэн хүмүүс бас хариулт өгөх байх гэж ойлгож байна.